5-7 дугаар шны хилцээ тун амжилттай явж байгаа ажлын хэсгийнхээ онцолж байгаа. Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Иргэдийн сайд ингээсайхан алж байгаа л дид уулзалтуудыг хариуцсан ахлагчаар хөрөнгө оруулалтын газрын дарга Жавхлан Батрыг томилсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 5-7-ог саадгүй явуулах үүргийг засгийн газар төгсөн бөгөөд одоогийн байдлаар хилцээ төр завсарласан байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас төр хэмжлэгүүдийн нэршлиг өөрчилсөн байна. Тодорхойлбол 1-р амарчих газрыг нийслэлийн өргөн амарчих газар, 2-р төр хэмжлэгийг нийслэлийн хүрээ амарчих газар гэж нэрлсэн бол 3-р амарчих газрыг нийслэлийн амгалан амарчих газар гэж нэрлсэн байна. Ойрын өдрүүдэд өвлийн сард хүүтрээгүйгээр хүүтэрч хөнгөн нэмгээ уталсан хүмүүс таниад том өгөх болсон. Тэгвэл ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээлэлээр агаарын температур ойрын өдрүүдэд дулаарахгүй нь олтоо тодруулан хэлэхэд энэ сарын 26-нд баруун нутгийн нутгаар 27-нд их нутгаар цас орж цасан шуургыг анхааруулж байна. Ноён уулыг аврах урт нэртэй улд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн 12 önөөс шүүрсгсэн зарласан. Босон өх Монголын бүлэгмийн 8 гишүүнийг өчигдөр шөнө тараасан. Тус бүлэгмээс цагдаагийн байгууллагын алба хаагчид хүч хэрэглэн ийхүү өсгсөн зарлж байгаа иргэдийг тараасан гэж мэдгдсэн бол цагдаагийн ерөнхий газраас өсгсөн зарлж байгаа 7 иргэний биеийн байдалд ордож цаашид хүний амнаас эрсдэх нөхцөл үүссэн болохыг эмнэлгийн байгууллагыг тогтоосон тул Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамжийн дагуу албадан эмчилж эхэлсэн гэдгийг мэдээллийг өгч байна. Мөн албадан эмчилгээнд хамруулах тухай иргэдэд танилцуулахад ухамсартайгаар хүлээн авч сайн дураараа эмнэлгийн байгууллага руу явсан ямар нэгэн хүч хэрэгэлсэн үйл ойлголцсон асуудал үүсээгүй гэдэг мэдээллийг өглөө. Цахим системээр бүртгүүлж газар өмчилж авахар сонгогдсон иргэд энэ сарын 26-ны өдөр газраа баталгаажуулах учиртай. Энэ ажил 20 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн ч сар шинийн баяр таарсан учраас иргэд баярын дараагаас харьяа дүрэгтэй хамтан дараалал үүсэх болсон байна. Иймээс цахим бүртгэлд хамрагдан газар өмчлөгөө сонгогдсон иргэд үлдэж байгаа 2 хоногт амжиж бүртгүүлэх хэрэггүй байгааг харгалзан өмчлөх газрыг баталгаажуулах хугацааг сунгаж өгөхийг хүссэн байна.